За ер нь нийслэлийн захимжилтын асуудал нэг талдаа бас урдцтай явагдаад ялангуяа энэ камерын хяналт энэ төр явж байгаа. Сүүлийн 2 жил миний мэдхийн 2 удаагийн төсөвдөр аюулгүй байдалтай холбоотой иргэдийн одоо ялангуяа нөө хууль зохиол байгууллага цагдаагийн их дэмжлэгтэй байгаа шүү дээ. Улсын төсөвдөр тэр орон нутгийн төсөвдөр тэр нэг талаас нөгөө талаасаа тийм учраас төсвийн хэмжээ бас их нэмэгдээд байгаа. Тийм болохоор ингээд ер нь мэдээллийн технологийн салбарт хичнээн зарцуулагдж байна вэ гэд өмнө бас нэг судалгаа хийж ирсэн, нийслэх бол үлдсэн байсан. За ингээд энд үснэгт ирүүлсэн энэ үснэгтэн дээр нийлбэр дүнгээр 225 тэрбум төгрөгийн ажлыг сүүлийн 5 жил хийсэн байна. 225 тэрбумоос 137 тэрбум төгрөг нь бол улс нийслэлийн төсөв, 88 тэрбум нь бол гадаадын зээл тусламж. За ингээд 137 тэрбум төгрөгнөөс 25 оных тэр 125 тэрбум байна. Тэгэхээр сүүлийн 1 жилд орсон дийлэнх нь байна гэсэн үг. Энэ сүүлийн 1 жил ягаад ийм 25 дээр нь ягаад ийм их өндөр тоогарч байгаа гэдэг нэг асуулт. За дараагаар нь камерын талаар л их ярьлаа. Одоо ингээд 35 ажлын 16-нд камертай холбоотой байна. Камерын хяналт, камерын юу гэдэг. Тэгэхээр энэ камерууд донд чинь үнэхээр ийм их камерын ажил бид нар хийгээд байна уу? Давхарцсан юм яваад байна. 125 тэрбум төгрөгнөөс чинь 137 тэрбум төгрөгнөөс чинь камерын юмнууд нэлээд том дүн болох гэдэг шүү дээ. 35 ажлаас 16. 176 уулзар дээр 2606 камер суйрлуулжээ. Одоо Дэлхийн банкны зээлээр хэдэн 180 байршил дээр хэдэн камер суйрлуулж байгаа юм бэ гэдэг асуулт. Тэгээ камерын засвар үйлчилгээний баг шийдлийг юу яаж хийж байгаа вэ? Ер нь бол камер тавьчаад тэгээд тэр чинь нэг хугацаанд дороо дуусчдаг, дахиад аваад тавиад идэг ингээд зардал нэмэгдээд явдаг асуудал байх. За энэ 2 дугаар асуудал камертай холбоотой. 3 дугаарх нь гадаадын зээл тусламжийн 2-3 дахь пункт 15 сая доллар. За тэгээд энэ нийслэл улсын төсвөр хийсэн жагсаалтын бас 2-3 дээрээс нь 24, 25, 26. Эднэр болохоор энэ уулзуурын ухаалаг систем камержуулах гэд агуулга нь адилхан юм харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр 80 тэрбум төгрөгөөр улс нийслэлийн төсвөр хийсэн ажил нэмэх нь 15 сая доллар буюу нийтдээ 110 тэрбум төгрөгийн утга агуулга ойролцоо төсөл харагдаад байна. Эдний хоорондын ялгааг хэлж өгч. За дөрөвдүгээрт нь Улаанбаатар хотын хөгжлийн корпорац хувийн хвшилтэй хамтраад PPP төгслөөр ухаалаг зогсоолуудын төсөл хэрэгжүүлж байгаа. Яг ийм агуулгатай зүйл ижил чигүүрхтэй зүйл 5.8 сая долларын төслийг гадаадын зээл тусламжтай тавьсан байна. Энийг л авлаа. Тэгээд түрүүн хэлсэн шүү дээ нөгөө нийт энэ 35 ажлын чинь 11 нь актлах зогсоох хэрэгтэй. 25 нь бол үргэлжлүүлэх мөн үү? Аудитын юу судалгаагаар тайлан гарч байгаа гэдэг. Энэ 11 дээр нэг тайлбар хэлээд гэж. Уг нь энэ ирсэн нөгөө жагсаалтуудын дагуу нэг нэгээр сонсчмор байгаа юм л та. За тийм асуулт байна. Түүний дараа өмчийн бүртгэл нийслэлийн хэмжээнд 1.5 тэрбум төгрөг. Энийг дотоод улсын хэмжээнд төрийн өмчийн газар 750 сая төгрөгөөр иймэрхүү агуулгатай ажил хийсэн. Улсын хэмжээнд өмчийн бүртгэл дээр. Нийслэлийн энэ төсөл дээр болохоор 1.4 тэрбум байна. Тэр энэ ямар одоо системд юм нарийн юм уу? Энэ зах зээлийн юунаас нь өмнөх жишгээс 2 дахин өндөр байгаад байна. Энэ дээр тайлбар 100% дууссан юм биш үү? Энэ дээр тайлбар хэлж өгөөч. За 30 минут 30 секунд. За тэгэхээр ийм байна. U-money шилжүүлж авч байгаа юм байна. Тэр U-money дотор чинь нөгөө картын дотор үлдсэн мөнгнүүд байгаад байгаа. Яг баримттай тоо бол би хараагүй. Гэхдээ ирсэн мэдээлэлээр 30 тэрбум төгрөг байна гэж байгаа. Тэр картны мөнгө хаашаа орох вэ? Юу болох вэ? Тэр дээр хийсэн үнэлгээ байгаа юу? За, Бомбаяр асуултанд хариулъя. За чагсаалтын 2, 3, 24, 25, 26 дээр давхарцсан ажлууд байна уу? Ажил тустай ажил нэршил байна гэдэг дээр тайлбар өгье. За 20 онд Баянгол дүүрэг дээр Хаавал дүүрэг дээр анхны энэ камерын
системүүдийн туршилт явагдсан. Баянгол дүүрэг дээр жишээ нь модны 2, за нөгөө төмөр замын уулзврын уртал дээр 2 уулзвар дээр бүрэн тоноглоод ер нь энэ камерыг нутагшуулахад хэр боломжтой юм бэ? Монгод нутагшуулах боломжтой мө гэдэг байдлаар туршилт явагдаад 4 уулзвруудыг тус ерөнхийдөө зохион байгуулад ажилласан. За хаан уул дүүрэг дээр жишээ нь нарны оролт буюу мисийн ажуудлын уулзвар дээр тухайн үедээ генетикийн тоног төхөөрөмжүүдийг тавиад за яг энэ түрүүний хэлдэг 10 зөрчлөөс тухайн үедээ 5 зөрчлөг илрүүлээд ажиллаж ирсэн. За энэ хүү 2 төсөл маань ерөнхийдөө үргэлжлээд өнөөдөр одоо 176 уулзвар болоод ингэ явж байгаамаа. За 180 байршил дээр нийтдээ хэдэн камер суурилах вэ? Одоогийн энэ камертаа чинь давхцаж байгаа юу гэдэг. За 180 байршил дээр одоо яг гүйцэтгэгч нь сонгон шалгуулалтад явж байна. За тухайн гүйцэтгэгч Дэлхийн банкны одоо тендерт ирүүлсэн компани саналаараа тухайн 180 уулзвруудыг өөрсдийн шийдлэр санал болгоо гэдэг байдлаар явцсан. За эцэг үр дүн гарааг байгаа учраас аль компани яг хэдэн камер гэдэг байдлаараа тоогох боломжгүй байна. За засвар үйлчлэгээний асуудал дээр хэрхэн яаж шийдэж байгаа вэ гэдэг. За камеруудын засвар үйлчлэгээний ажил дээр биднээс 1 жилийн хугацаанд гүйцэтгэгч компани хариуцсан. За жилийн дараа тухайн захиалагч байгууллага хариуцдаг гэсэн бол одоо энэ жилээс дид төвөд цаашдаа замын хөдөлгөөнд болно юу хэвд журмын камеруудын бүх ашиглалт үйлчлэгийг дүүргийн дид төвөд цаашдаа ашиглалт үйлчлэгийг хариуцж байна. За өмчийн системийн хувьд гэх юм бол за тухайн үед жилийн өмнө техникийн даалгавар анх гараад нийслэлээр энэ өмчийн систем хийгдэж явж байхад улсын өмчийн систем бас сүүлд хойно гарсан юм билээ. Тэгээ нийслэл өмнө нь одоо гэрээ байгуулагдаад хэрэгжүүлсэн учраас тэр чигтээ үргэлжлүүлээд явсан. Сүүлдээ юу гэж хоёр байгууллага хоорондоо тохиролцсон хэрэг за ямар тач нийслэл дээр явж байгаа хоорондоо интеграц хийгээд мэдээлэлээ солилцдог байдлаар ингэж хөгжүүлье гэдэг байдлаар энэ хүү системийн цааш нь хөгжүүлэгдээд явж байгаа. За 11 системийн хувьд бол ажиллахгүй байгаа 11 системийн хувьд бол энэ дээрээс тодорхой яг гарч ирэх байх шиг байна. За би нэрийг дурдаад өгөх юм бол 11 систем нь нийслэлийн өргөдөл гомдлын систем байна. За Smart Ubique application байна. Төгсөлт үйлчлэгээний автомашин GPS хяналтын систем суурилуулах гэдэг ажил байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад видео урлын систем нэвтрүүлэх. За захим газар өмчлийн онлайн систем. За нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод үйл ажиллагааны D-Office систем, ухаалаг төхөөрөмж зориулсан цогц систем, газар өмчлийн аппликейшн. За нийслэлийн хэмжээний сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн мэдээллийн сан суурилсан Цэцэрлэг зүг Улаанбаатар зүгийн мэн систем. За нийслэлийн хэмжээний сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн мэдээллийн санг үүсгэж эцэгчүүдэд мэдээлэлээр хангах гар утасны аппликейшн Цэцэрлэг гэсэн юм систем байна. За сүүлд нь за эдгээр системүүд яг ашиглалтгүй одоогийн байдлаар 11 систем аудит оруулаад актуулах гэдэг юм саналтай 11 систем байна. За бусад системүүдийн хувьд бол бүрэн ажиллаж байгаа, цааш ашиглаад явах юм систем байна. Энэ зэгсаалтан дээр орог багш шиг байна. Тэ. За зул жаргал гишүүний үйлцэн асуултанд замын хөдөлгөөний хөтөлбөрийн төвийн дарга Чулуу хүүгийн хөвзөө. За гишүүний асуултанд хариулъя. Гишүүний асуусан асуулт 155 уулзвар дээр яг дата мэдээлэл цуглуулж байгаа камерууд одоо тээврийн ухаалаг систем дээр юу ашиглагдах уу эсвэл давхарлал үүсэхгүй үстэй гэдэг асуулт асуулаа гэж ойлгосон. Одоо суурилуулсан бүх камераас дата мэдээллийг авна. Ажлын даалгавартаа тусгацсан тус систем нь камерын системээс дата аваад гэрэл төхөөгөө өөрөө удирдах байдлаар зохицуулахар ажлын даалгаварт тусгасан байгаа. Энэ төслийн хүрээнд бол Дэлхийн банкны төслөөр гол гудамж замын 8 чиглэлийн урсгалыг хөдөлгөөний урсгалыг 100% хянана. Манай гэрэл төхөөний удирдлагын тоног төхөөрөмж Солонгос улсын 2006 оны стандартаар үйлдвэрлэгдсэн хэмэл оюун ухаан болон өөрөө тооцоолох чадваргүй гэрэл төхөөний ухаалгын систем байдаг. Тэр гэрэл төхөөний удирдлагын нэг зам дээр байгаа тэр
контроллер гэдэг тоног төхөөрөмжийг солино. 180 уулзуур буюу бүх уулзууруудыг иргэдэд гавьцны аппликейшн болон зам дээр тавих 10 цэгт мэдээллийн самбар байршуулад аль нөгөө 8 гол гудамж замын аль замыг сонгож явах вэ гэдгийг харах боломжтойгоор байршуулж өгнө. 20 явган хүний ухаалаг гарц дээр хамгийн их хөдөлгөөний аюулгүй байдал алдагддаг явган хүний гарц дээр ословоор гардаг 20 байршилд ухаалаг гарц буюу сүлжээ тарсарсан үед өөрийгөө удирдаад явган зорчигч болон тээврийн хэрэгслээ мэдрээд ажиллах байдлаар гэрэлтгөөний системийг шинчилж байгаа гэсэн. Ингэснээрээ хүний одоо бол бид камера харж байгаа хөдөлгөөний урсгалаа харж байгаа аллаас аль чиглэлд нь механик гормоор тэдэн секунд асаая тэдэн секунд тойруулъя гэдгийг механикээр хийж байгаа. Энэ системийг нэвтрүүлснээр бол бүх замын дата өгөгдөлтөнд тулгуурлаад 176 уулзуур нэг зэрэг тооцоол хийгдээд бүгд автоматар удирдах юм аа. За зогсоолын системийн хувьд бол нийслэлийн засаг даргын захирамж Улаанбаатар хөгжлийн капацитер хийгдэхээр сая 10 сард захирамж нь гараад Улаанбаатар хөгжлийн капацитет нийслэлийн гудамж талбай нийт эзэмшилт авч зогсоолыг гэрээгээр үйл ажиллагаа эхлэхээр захирамж гараад тэндээс систем хөгжүүлэлт хийгдэж явж байгаа. Энэ доктортой авцааны тээвэр төсөл маань бол 2019 оноос хойш хэрэгжиж явж байсан. Одоо энэ системүүдийн давхцлыг арилгах үүднээс төслийн өдөр тохиорог дахиад хуралдуулахлаар энэ саналууд дахиад яригдаад нэг талдаа гараад явна гэж бодож байна. За тий. За Юманигийн талаар, лансны үлдэгдлийн талаар урлагч дарга амар төвшин. За зул жаргал гишүүний асуусан сүүлийн асуулт болох Юманы талаар хариулъя. За Юманы өөрөө үндсэн системийн өөрчлөлт гараагүй. За хүн нөгөө эзэмшигчийн шилжих өөрчлөлт гарсан болохоор одоо хүртэл бол Юманыг бол ашиглаад автобусандаа явах эрх нь бол нээлттэй байгаа. За UB картыг ч гэсэн ашиглаад явах эрхтэй байгаа. За мөн энэ дээр нийслэлээр ирснээс интеграц хийгээд явах юм бол банкны картыг бас шууд уншуулад бас автобусаар явдаг энийг нийцсэн байгаа. Тийм болохоор заавал хуучин нөгөө солонгосуудаа гэрээхэд заавал Юманы ашиглаж хийнэ гэдэг гэрээтэйсэн бол нийслэл авснаас хойш заавал UB карт ашиглах шаардлагагүй. За шууд банкны карт эсвэл Юманы эсвэл UB картыг гурван нэгэн зэрэг хаанч ашиглаад явхаар боломжтой болгоцсон байна. Тэрнээс үлдэгдлийн тэр гэж байхгүй. Тэр систем нь өөрөө нэг байгаа болохоор зөвхөн л нэр нь солигдож байгаа. Систем нь өөрөө нэг байгаа болохоор үлдэгдэл байхгүйгээр явж байгаа. Хайцсан карт дотор. Би хайцсан карт ч өөрөө. За эндрийн микрофонд 1 минут. Тухайн эзэмшигч нь өөрөө аппликейшнтэйгээ холбосон болвол тэрийг шилжүүлээд авах боломжтой. Аппликейшн нөгөө UB карт ч юм уу Юманы аппликейшнтэйгээ холбоогүй зүгээр шууд одоо юу гэдэг түүцнээс ч юм уу түгээгцээгээ судалдаж аваад 5,000 төгрөгээд нэг ашиглаад алдсан болвол тэр recover хийх боломжгүй. За тэр ухаалаг зогсоолын асуудлыг бол одоо төслийн даалгавар дээр давхцал байна уу гэдгийг дахиж чеклжиж хэрэггүй бол үгүй болно үгүй хэрэгтэй бол нэм хэмээн гэж ойлголоо. Нөгөө улсын хэмжээнд 750 сая төгрөгөөр төрийн өмчийн бүртгэлийн платформ хийсэн нийлтээр 1.4 байгаа. Энэ өндөр үнэтэй ямар учиртай юм бол гэдэг асуулт байна. Саяны тэр юуны асуудал шүү дээ. Нөгөө нэг карт. Энэ картын дотор их мөнгө нэгээд тоо гаргацаад байгаа тооцоо хийгээд байгаа юм л да. Хайцсан дахиж яах боломжгүй нөгөө ухаалаг болоогүй байсан. Тэгэхээр тэр чинь бүртгэл хийсэн мөнгөн дүнгийн нэг юм код байгаа. Тэрийг одоо яаж гаргаж авч хэн эзэмших вэ гэдэг нийлбэр дүн нь бол нэлээд том юм байгаад байна да. RFID маань юу боллоо? RFID таг 3-4 бумаар Мэдээлэл технологийн газрын дэд үтс техник хэлтсийн хяналтын дарга Түнбаяр. За гишүүний асуултанд Түнбаяр хариулъя. За системийн зөрүүтэй асуудал гэдэг нэг улсынх 725 сая төгрөгөөр хэлсэн нийслэгээд за энийг тухайн улсын одоо системийн техникийн даалгаврыг би яг хараад мэдэхгүй байна. Тухайн системүүд дээр урьдчилсан
ажлын хэсэг ажиллаад ойролцоо үнийн тогтоогоо тендер зарлаа. Тендер дээр оролцогч компани үнийн тогтоогоод явдаг. Манай хувьд бол яг хэдэн модуль улс дээр хийгдээд манай дээр хэдэн модуль нь зөрүүтэй байгааг яг тулгаж хараг болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Явж исэн нийслэлийн хэмжээнд тендер зарлагдаад оролцогч компаниунаа шалгаруулад гүйцэтгэхэд явсан байгаа. За смарт картын төлбөрийн үлдэгдэл яг аль бие усаар тухайн үедээ Солонгос компани дээр явж исэн ойролцоогоор 3.5-аас 4 тэрбум орчмын эзэнгүү картын буюу дансан дах үлдэгдэл мөнгө байна гэж яригддаг. Яг аль бие усны тоогийн танд эргэлдээд мэдгтээ. За RFID-ийн хувьд бол нийслэлийн хэмжээнд зам тээврийн хөгжлийн яамтай хамтраад тухайн үедээ зам тээврийн яам системийн нийслэн дэд бүтцийн хариуцлага гэдэг чийсэн биднээс 2022 онд дэд бүтцээ хийсэн Улаанбаатар хотын 156 уулзуур дээр бүх автомашины орц гацсан дээр RFID уншигч буюу tag reader гэдэг бүгдийг суйрлуулсан байгаа. Нийслэлийн хувьд бол дэд бүтцийн асуудлыг хийсэн. Одоо зам тээврийн яам дээр системийг хөгжүүлэгдээд явж байгаа. За миний сүүл сонслоор бол тэнд системийн гүйцэтгэгч нь сонгон шалгуулалт нь хийгдээд явж ийнэ гэж сонссон. За систем бүрэн гарч ирсэн тохиолдолд тоног төхөөрөмжүүд ажиллахад бэлэн байгаа. Хамтраад ингээд интеграц хийгээд ажиллахад бол ямар нэг асуудал байхгүй. За тагны хувьд бол 450 мянга орчим таг автомашинууд дээр суйрлуулагдсан байгаа. Ялангуяа төрийн байгууллагын автомашинуудад тагнууд бол бүрэн суйрлуулагдсан. За тагны процесс бол суйрлуулалтын процесс 50 нэмж хариулах уу? За зол жаргал гишүүн 2 дахь тодруулга. За түрүүнд таны нөгөө хаагдсан 11 систем бол энэ дотор ороогүй юм биш үү? Энэ дотор байхгүй юм. Тэгэхээр чинь тусдаа мөнгөнд үнэтэй авах гэдэг. Тэр 11 хаагдсан системийн нийлбэр дүн нь хэдэн өргөсөн гэдэг асуулт. За хоёрт нь ямар төвшин дараагаас хотулаа апын талаар асуух хэрэг байна. Энэ ингээд нөгөө энэ хүн бол спортоор хичээлдэг, дугуун ундаг, алхдаг сайн хүн юм байна. Тэгээд тэр нь бол ингээд ногоон хүн учраас одоо ногоон зээлийн сан хөдөлмөр төнгөлт автобусанд явдаг явдаг. Автобусаар явдаг бол сайн хүн байна. Гэт ингэх гээд нь штэ. Тэгээд нэг жоохон залхуу хүн бас нэг жоохон ууцдаг өрдөг нэг иймэрхүү нөхдөд бол одоо яах юм уу болох уу? Энэ дээр нэг юм юуны зөрчил гарахгүй юу? Тэр талаар нь их зүүн юун дээр та нар харсан л баг. Нөгөө ялгуурлах асуудал. За нэг юм асуулт. Хоёр дахь нь болохоор биометрикийн камерын мэдээллүүд дээр хэрэглээнд одоо их зүүн хязгаарлалт болоод төвөг болж байгаа асуудлууд тулгарч байна. За хотул аппликейшн дээр ашиглагдах ногоон онооны системийн журам нь яг одоо төслийн байдлаар явагдаж байгаа. За эх оны 1 сарын нийслэлийн иргэдийн төлөөлчдийн хурлаар энэ төсөл маань бол орж танилцуулагдаж за тэгээд батлагдах байх гэж бодож байна. За одоогоор улвал энэ өөрийнх нь үндсэн зорилго нь бол нөгөө иргэдийг алхуулах, за иргэдийг цааш нь дахиад нөгөө нийтийн тээврийг ашиглах, за дээрэс нь эрүүл зөв амьдрал руу чиглүүлэх, за мөн хог хаягдлаа ангилан ялгах гэдэг нийслэлээс хийж байгаа арга хэмжээндээ уялдуулж нөгөө иргэдээ ингээд ногоон онооны интеграцаар ойлгуулах. Тэгвэл одоо хүртэл яадаг гэх юм бол ийм ажил хийж ин, тийм ажил хийж, ийм зам заслаа, ингэ тэглээгээд бид нөгөө сошиалаар, телевизээр сурчилдаг болвол одоо нөгөө нийслэлээс хийж байгаа том ажлуудаа, нийслэлээс хийж байгаа ажлууд дээр нөгөө иргэдийн оролцоо Эндрийн микрофонд 1 минут нэмье. Ингээд иргэдийн өөрийнх нь оролцоог нь нийслэлийн хийж байгаа нийгмийн сайн сайхны төлөө, нийгмийн хөгжлийн төлөө хийж байгаа ажил дээр ингээд иргэд нь өөрсдөө оролцоогоор хийгдээд явчих ийм үндсэн том зорилгыг үл явж байгаа. За тэр нь бол ингээд урамшууллын хэмжээтэйгээр нөгөө иргэдийг илүү ногоон амьдрал руу чиглүүлэхэд одоо юу гэх юм мотивац өгөхтэй энэ чиглэлээр явж байгаа. За тэгээд тэрийг бол одоо үгдээ гэр хороолд амьдарч байгаа айлөрхүүд маань тэрийгэ цуглуулж байгаа, зундаа цуглуулж байгаа нүүрс түлээг тодорхой хэмжээний хямдалтай үнээр авдаг. За байшин айлөрхүүд маань бол тогон дээрээ тодорхой хямдалтай үзүүлдэг. За оюутан залуучууд маань автобусныхаа мөнгөн дээрээ хямдалтай үзүүлдэг. За нэг иймэрхүү байдлаар бол ашиглалтанд оруулахаар явж байгаа. Гол зорилго нь бол ерөнхийдөө мотивац өгөх. За нэлээд сайн мэдээлэл авлаа. Ер нь энэ зорилго нь нэг талаас жил болгон төсөв тооцоо хийдэг. Мэдээллийн технологи инновац дээр юунд анхаарах вэ гэдэг бид нар мэдчих ёстой. Шүүмжлэхтэй биш. Эсрэгээр мэдээллийн технологи болон кибер аюулгүй байдал гэдэг зардлын ангилал хүртэл Монгол улсад байгаагүй.
Түрүүч удаа бид нар байнгын орон дээр санал тавьж хагаад сангийн ам дээр зардлын ангил оруулж өгсөн. Тэгэхээр цаашдаа яг тодорхой зардалтай юм дээр хэрэгцээтэй юм а зайлшгүй хэрэгцээтэй юм а ингээд төсөвтөө оруулаад явах нь бол зөв гэж бодож байгаа юм. За тэгээд дахиад дүгнэлт хэлэхэд энэ юм байна. Одоо за бид нар ингээд мэдээлэл бол авлаа та бүхнээс. Тэгэхээр энэ мэдээллийн 5 жилийн 225 тэрбум төгрөгийн мэдээллийн технологийн худалдаа авалт хийжээ. За үүнээс талаас илүү нь сүүлийн 1 жил байна. Өөрөөр хэлбэл зардал огцон өсөж байгаа. Огцон өсөж байгаа учраас анхаарах шаардлага байна. За энэ дотор нь агтлсан 11 төсөл ороогүй байна. 11 төслийг нуугаагүй байлгүй. Орхигдуулсан баг. Улсын их хурлын бүтцийн байгууллагаас албан бичгээр авж байгаа мэдээлэлд орхигдуулж болохгүй шүү гэдгийг анхааруулж хэлье. Тэгээ нийлбэр дүнгээ ингээд бодоод үзэхээр хяналт бол тавих шаардлага байна. Бид нар ингээд эргүүлээд хараад ярихад бол давхарцсан байж болзошгүй асуудлууд байна. Хэрэгжиж эхлээгүй зардал нь гараагүй төслүүд байна. Тэгэхээр өмнө нь хийгдсэн том дүнтэй төсөлтөө хэрэгжих гэж байгаа төслийн агуулга нэг байх юм бол тэндээс юун дээр нь зардлаа хэмнэх үү гэдэг асуудлууд бол ярьж болохоор юм байна. Энэ хяналтыг за улсын төсөвч байна, нийслэлийн төсөвч байгаа. Тэгэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр бас төсөв та бүхэн ярилцж байгаа. Тэндээ бас тавиад явж байгаа. Тавьж байх ёстой. Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр хяналт тавихад нэг асуудал байгааг би нэг өсөхөж ярьсан. Тэгээд түрүүний ярьдаг шиг асуудал ярихаар зол жаргал хүмүүжлэгэн хүн шүү гэдэг ийм хариултыг олон нийтийн сүлжээгээр аммааргүй байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчд маань хяналтаа тавихын тулд нэг хангалттай цалинтай баймаар байна. Бас иргэдээ сонгогдсон хүмүүс төлөөлөгч нар иргэдтэйгээ очиод уулзахад ажил зардал гарна. Тийм төсөв мөнгөтэй байх ёстой. Тэгээд цалин байхгүй, төсөв байхгүй гэсэн мөртлөө бүгдээр нэг компани захирал болгоод төрийн өмчийн компани захирал болгоод тавьсан. Тэр нь тэгээд тэр олон хүн дотор юм хусдаг хүн ч байгаа, сайхан ажилтдаг ч хүн байгаа. Тэрийг тэгэл нэг хил амтаа нэг юм яваад идэг. Авах ёстой цалин үлсээ аваад хийх ёстой ажиллаа хийгээд тэр төрийн өмчийн компаниудаас нь холдуулахгүй бол яаж төсөв батлах юм? Манай найзын компани захирал, би нөгөө үйлчлэгээний газрын захирал. Тэгээ бүгдээр нэг захирал болохоор чинь за нөхдийнхөө юмыг бодъё, ажиллаа бодъё, хэрүүл маргаа яах улс төрчихгүй. Тэгээ бүгдээр ингэ сайхан баталж өгөөд тэрний нэг хэсэг чинь энэ мэдээллийн технологи бас явж байгаа шүү дээ. IT. Тэгэхээр иймэрхүү энэ салбарч гэлтгүй ер нь хяналтаа сайжруулахад бол бас тийм зүйл хийх шаардлагатай юм байна гэдэг асуудлыг бас нэг сөхөж тамир байна. Тэгээ энэ дээр бас ажиллаж байгаа хүмүүс бас байгаа юм л. За баярлалаа.